За манайх Завхан аймгийн Тосон зэнгэл суманд ингээд ажиллаж амьдардаг Далхсрын гэдэг айл байна. Ах эгч нартайгаа эхэлж энд мянган чатарганы мод анх авдар тариал тэгэл тэрнийгээ үргэлжлүүлээл ингээд явж байгаа. За энэ чатарган маань болохоор намайг баг байхдаа 10 онд аав ээжээр маань энэ талбай дээр тарьж эхлээд одоо надаас том өндөр сүрлэг мод болсон байна. Манай хамгийн гол онцлог юм бол моднуудаа дандаа үрээр үржүүлдэг. Одоо жилдээ 100 гаруй мянган ширхэг 3 настай шинэ сул авч байгаа. Ногоо мөчрөөр чатарган Украин үед хоёрыг бол байнгын үрсдэг хийж байгаа. Тосон зэнгэл Монгол орны хамгийн хүйтэн цэг гэдэг. Айгүй чочор хүүтэрдэг. Өвөл манай 50 градус гэдэг чинь Монгол орны дээд зэгт хөтөрж байгаа газар. Төвөөс ирж байгаа моднууд ургалтын хувь айгүй муутай байгаа болохоор аль болохоор эндээ үрээр ургуулад хүлэмжинд 1 жил 2 жил болгоод зарим нь бүр эд талбайд гаргаад ингээд 3 жил ургуулад навчид моднуудыг бол сум орон нутагдаад маасаар айгүй тарьсан. Үр авчаал тэгээд нэг хүмүүс цайлаа өгөхгүй чадахгүй байжсэн. Юм тарина гэдэгтэрөөсөө намар нэг хэдэн төгрөг болон тус үед бол ажиллагаа маш их харж байгаа. Тэгээд 12 сард хамгийн сүүлчийнхэд мөнгийг авчаад хүмүүстэй мөнгөө тарааж өгөө сайхан байдаг. Өөртөө баярлалаа. Цуг ажиллаж исэн ажилчтай мөнгө нөгөө улсуудаа баярлалаа. Урамшуулаа сайхан байд. Сайхан шүү гэж. Ямар ч гэсэн одоо тосондоо ургуулсан мод зарна гэсэн тийм чин ирмэлцэлтэй зүтгэж байгаа юм хоёр хүн байна. Энэ нарс маань болохоор миний Орондын Баян бол гэдэг сумаас бодлогаагаар явж байхдаа авчирчээс өөр байгаа. Энэ жилээс л гоё өсөлтөө гэж ах шиг байна. Тэгээ манай чинь 7 хүүхэдтэй айлахгүй юу? Хүүхдүүд 10 жил төгсөөд энэ ажлыг хийж байгаагаасаа улбаалаад ой судлаач гэдэг мэргэжлээр сурсан. Мэргэжил сонголтоос эхлээд ер нь ярих юм бол бид нарт аав ээж болт үржүүлгийн ажлыг ингээ ууланд хийгтэн дагаад явдаг гэсэн. Багаасаа тэгэл аав ээжээрээ дагаж яваад ой инженер болох замд орох эхэлсэн юм шиг байна. Ер нь хараад байхад Нөгөө ургуулж байгаа юм чи яаж ураад байгаа гэдгийг нь одоо өрнөөс нь ахуулаад үндэс суураас нь мэдэх хэрэгтэй юм байна. Дэмжлэг болох юмсан гэл. Тэгээд ой судлаач гэдгийгсээд 4 жил сураад Монгол Улсын сургуулийг төгсөөд судлаад мэдээд эхэлсэн чинь бүр илүү сонирхолтой болж эхэлсэн. ойчууны жаргал гэдэг чи тэгэл модон дундаа тэгэл хийсэн юм хараад тэрийг хүнд үнэлүүлэл байж хахал хамгийн сайхан жаргал гэж боддог доо. Мод үржүүлгийн ажил хийдэг хүмүүс танхуу гэдэг нэг асуудал байдаг шүү дээ. Тэр асуудлыг одоо хүндгүйгээр бидний ажил цаашаа явуулдаг байхгүй. Тэгэнгүүт тэгээд бүх юмыг манай нөхөр ерөөсөө бүгдийг л одоо би хийн болгоно одоо гэж. Энийг гэхэд бид тэр нөгөө нэг авах гэхээр авч чаддгүй. Тэгээд би энэ хүн ингээд мотоциклийн батарн дээр хүртлийгээд ингээд тэгэхээр Одоо Монгол сэтгэлгээ гэж бас нэг хүн чинь нэг юм байна. Ийм өрөм хийсэн. Энэ машиныг кардан голоор эргэлтээ аваад нэг мод тарьдаг нэг өрөмтэй өрөм. Юм болгоныг ингээд болгохгүй л үтээд байдаг болгоч юм тэгэхээр. тийм болохоор манай үржүүлгийн ажлыг бол сайн хийдэг. Тийм л айл байна. Ойжуулт хийчихэл намар нь очиад харахад мод сайхан ургацсан байхад бас сайхан л сүлжилтийн эсрэг ямар ч гэсэн хувь нэмрээ Орсон бах орж байгаа.